Дэлхийн монголчуудын Амжилт радио 88 урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё оройтойгоор та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 19 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 26-ны баасан гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар өнөр баярнаар айлтж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Minute Maid ундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь захидлын өдрөө. За тэгээд хурж ирсэн захидлыг уншиж өгөөд за тэгээд захидлынхаа дагуу бүгдээрээ ярилцдаг тий. Тэгээд надад нэг гой санагдсан юм нь ер нь үдийн ачир групп дээр хайрын түүх, миний түүх дээр голцоо хүүхнүүд манай бүсгүүчүүд маань бичдэг аахгүй юу? Ирчүүд бичтгэлтэй. Гэхдээ ер нь их ховор байдаг. Тэгээд та сайн нэвтрүүлэгт анх удаага гэхдээ энэ хоёр дахь цагтлал би хүлээж авч байгаа л та. Гэхдээ л эрэгтэй хүнээс цагтал авсан. Тэгээд гой санагдсан. Тэгээд тэр тусмаа цагтлаа маань агуулга бүр үнэхээр гой санагдсан. Тэгээд танд ч гэсэн та сайн нэвтрүүлэгт хаяглаад цагтлаа бичих боломж байгаа гэдгийг дуулгая. Та манай радиогийн пэйж рүү та сайн нэвтрүүлэгт гэж хаяглаад цагтлаа бишээрэй. За ингээд ирсэн цагтлаа бүгдээр хамтдаа сонсцоогоод тэгээд юуны талаар ярилцгаа тодорхой болгоё. Сайн уу гэрлээ? Та сайн уу нэвтрүүлгийг байнга сонсдог үнэнд сонсогч нь байна. Манайх гэр бүлээрээ танахыг сонсно. Манай гэрлээ гэдэл өөрийг чинь их өмчилж ярина. Манай эхнэр өөрийг чинь үнэнч фэн гэж хэлж болно. Бараг л сөрөг комментуудаа хэрэлдэх нь халаг байд юм. Өмнө нь өглөө явдаг байхад нь сонсож амждаг байсан. Одоо орой ажил тараад харах замд яг сайхан таардаг юм. Би гэж нэг хүн сайн ханаа гомдоочхоод арга ивэл болохгүй байгаа хүн юм аа. Хантайгаа анх оюутан байхдаа танилцаж байлаа. Шаргал үстэй, дүрлцэн алагнуудтай үнэхээр хөөрхөн охин. Эргүүлсээр байгаад үерхэж нөхөрлөөд эхнэрээ болгосондоо өөрийн эрэхгүй талархаж, өөрөөрөө жаахан бахархаж явдаг ч гэж хэлж болно. Ийм хайртай юм байж эхнэрээ яагаад гомдоосон юм гэж гайхаж байгаах. Миний л тэнгийг хэлтэй. Төрхтөө л хөлдөө төмс төрчихсөн юм болохоор ажил гэсээр байгаад эхнэрээ юу анхаарч баярлуулаагүй утсан юм билээ. Мартин 8 төрсөн өдрийг за явах те жил болгон л болдог баяр юм чинь гэд нээх бэлэгсэлт бололгүй өнгөрүүлчихдэг байсан. Эхнэр маань ч даруухан хүн болохоор бэлэгсэлт нэхэхгүй ажлаа бодоохөө л гэдэг байлаа. Эхнэрийнхээ даруухан зан баттаа дэмжлэгийн буйнаар ажил цэцэгцрээд ирсэн. Манайх нийтлэг айлуудын л айдлаар амьдралаа босгож яваал айл. Тэгсэн саяхан 8 сарын 17-ны өдөр эхнэр хит залгасан байсан. Завгүй ээж яагаад утсан хараагүй болохоор нэг мөр хариад ярий гэж бодоод эргүүл залгаагүй маа. Тэгээд орой ирэхэд эхнэр хамаг хувцас аваад явчихж хоёр охиндоо бол эгчийнх рүү нь явлаа. Аавтаа ч нь уулдмааргүй байх гэж хэлсэн гэдэг юм байна. Би ч бүр учраа олдгоо. Залгасан утсаа авдгоо. Өөр хүнтэй болоод л намайг хайчдсан байх таа гэсэн чинь ямар ч тийм юм байхгүй. Зүгээр л би гэдэг хүлдүү төмс хурмын ойн өдрөө мартсан байж таарсан. Хүүхд тэнгэр хөмөргшгөл боллоо. Эгчинд нь шууд давхад очлоо. Эхнэр уйлаад ойртуулдгүй. 10 жилийн ойгоороо амьдрал жигдрээгүй байх гэж тэмдэглэлгүй өнгөрүүлчихэд 15 жилийнхаа ойг назгаа тэмдэглэнэ гэж амдаж байсан хүн юм шүү дээ. Гэтэл ойгоо тас мартчихдаг. Эхнэр хурмын зураг гаргаж үзүүлээд байсан нь сануулгах гэснийх л байж шууд л хэлчихгүй. Ийм л даруухан хүний хүлдүү төмс юм шүү дээ би. 8 сарын 17-наас хойш эхнэр эгчиндээ байгаа. Би ч өдөр болгон л уучлалт гуйж байна. Халгаахгүй юм да. Өчигдөр харин радиогоо сонсож яваад гэрлээгээрээ уучлаарай гэдэг үгээ дайлгавал эхнэр минь намайг уучлах юм биш байгаа гэж бодсондоо энэ цагтлыг бичиж сон. Гэрлээ. Энэ үгийг таны үнэнч фэн эхнэрт минь хандаад уншаад өгөөч гэж танаас гуйх гэсэн юм. Миний ханаа баяр болгоноор шалтак хийлж бэлэгддэггүй байсан уучлаарай. 15 жил хамт байхдаа ганц ч удаа цэцэг бэлэглээгүүд амьдралаа сайхан болгож байгаад жаргаан гिचгээд хилсэн амандаа хүрээгүүд уучлаарай. Хамтдаа босгосон амьдралын минь гол тулгуур багна нь чи юм шүү дээ. Одооноос би чамд хайртай гэдгээ байнга хэлнэ. Бас үлдсэн хугацаанд үргэлж чамаагаа хайрлаж, нандинаж явна. Миний ханаа гэрээдээ хүрээд ирээ. Ирэн л гэх юм бол хүлдүү төмсгөн нь нисээд очиод авахд бэлэн байна. Хандаа дээсэн үгийг минь уншиж өгсөн гэрлээдээ баярлаа. Миний хан намаагаа уучлах байхаа. Наа чи хүлдүү төмснүүд сонсож байвал эхнэртэй хайртай гэдгээ заавал хэлж байгаарай. Хаяа цэцэг жимс бариад орж байгаарай. Эхнэрүүд маань биднийхээ амьдралыг авч явсаар байгаад гомдчдаг юм байна шүү.
хүндтгсэн гэрлээгийн үнэнч фэний нөхөр хөлдөөт хүмүүс гинэ. За тэгээд эхнэр нь яг одоо сонсоод сууж байгаа гэдэгт үнэхээр ихтгэлтэй байна. Тэгээд 8 сарын 17, 9 сарын 17, за сар гарan өнөөдөр чи 9 сарын 26 гэхээр сар гарan болцсон байна. Тэгээд хоёр хүүхдээ бодоо. Тэгээд уурчилчихөө. Тэгээд одоо амар юу гэдэг ингээл хатуу ширүүн янз бүрийн хааны ижил нөхрүүд байдаг штэ тий. Гэтэл танаа хүн чинь харин ч харьцангуй зөөлөн юм шиг надад санагдлаа. Тэгээд нөхрийнхөө хуучилж байгаа гэдэг одоо би бүр өмнөөс нь гойго юм уу та. За тэгэхээр өнөөдөр бол баасан гарагт хосын харилцаа ярьдаг тийм ээ. Тэгэхээр та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд өнөөдөр ханаа яаж эрхлүүлдгийг хуваалцах нь. Тэгээд та ханаа яаж эрхлүүлдгийг, хайртай гэж хизээ сүлд хэлсэн, хизээ хамгийн сүлд бэлэг өгсөн бэ гэх талаар бүгдээрээ хамтдаа ярилццгаая. Ингээд манай шууд эфирийн утас 77 77 3883 утас маань нэгдлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээд уцаар ярих дөрвөн соёлыг сануулчих. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөний төр зогсоогоод уцаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа бүдэгхэн эсвэл царгид сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад уцаар яриарай. За эхний сонсогч 95 60 та дугаартай сандартай холбогдлоо. 95 60. Эмжил радио. Орой минь. Оройн зүргээ. За, цагтлаа сонссон уу? Сонсоол өдөржингөө сонсч. За тэгвэл сэдвээ ойлгоцсон тий? Ойлголоо. За тэнийг сонсч байна. Би гэр бүлээс бас жоохон хол ажил юм уу тэгээд төдий ойлдон ихнэртэй олон хүүхдүүдтэй хайртай гэж хэлж чаддаггүй тэгээд энэ завшаанаа ашиглаад хандаа хайртай шүү 4 сая хүүхдийг минь гаргаж өгсөн чамаараа явдаг шүү гэж хэлье. За энэ олон хануудыг хинэн таныг ялгаж сонсох бол танд сонсох бол ер нь аль нь сонсохгүй дээ гэдэг байхгүй. Хөдөө үед гэхдээ яхаа сонсохгүй тийгээ үгүй гэж бодож. За нэвтрүүлэг маань яг одоо 88.1 уралдаанаар Монгол орон даяар шууд цацагдж байгаа. За тэгээд сая 300 мянган дагагчтай Facebook-оор маань бас дүрстэйгээр шууд явж байгаа. YouTube руу дахин үзэхээр орно. Та тэгэхээр бас эхнэрийнхээ нэр усыг дурдаад хайртайгаа хэлчих юм бол дараанаас нэвтрүүлгийнхаа энэ хэсгийг тасалж аваад үзүүлж болно. Манай эхнэрийг Урангуа гэдэг. За ямар гоё нэртэй юм бэ? Урангуа Тэнгэр аймагт амьдарч байгаа. Тэгээд яас гэр бүлээ чекер гэл хол ажилтны тэгээд. Эцэг сонс боломжгүй бүр сум дээр байдаг болохоор яг хоо хэлээд хайртай шүү. Нэг аваргал дуучлаарай. Тэгээд чамда амьдралаа сайхан болгоцоод тэгээд түрүүний засаж үлдүүд хүмүүс амьдралаа сайхан болгоцоод бүх цаг зав чамда зориулнаа. Тэгтээ юу яан үсттэй гар утас байрны дататай эн чинь Facebook мөг рүү орно үсттэй. Орно. Би харин бүр хаа байсан тэр Сүхбаатарын наранд ингээд манайхыг хүмүүс үзээд сонсоод намайг таниад ингээд сүүди медиа болоодсан байхгүй. Тэгэхээр танаа эхнэр ч гэсэн манайхыг Facebook-ээр үздэг байх гэж бодож байна. За. За тэгвэл Уранга ямар гоё нэртэй юм бэ? За тэгээд эхнэртэй нь яг одоо биш юмаа гэхэд тийм ээ бас нэвтрүүлгээ нөхөж үзээд сонсох байх гэж бодож जैन. Тэгээд нэг өдөр сонсох уу. За. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа та ханаа яаж эрхлүүлдэг вэ гэдэг сэдвээр ярилцж байна. Тэгэд өнөөдөр хосын харилцаа ярьдаг өдөр, за захидал хүлээн авдаг өдөр байгаа тийм ээ. За манайхан юу гэж ин орж ирсэн хүмүүс маань. За мэдлэгээнүүд бол явдгаараа явж байна. За Мина Солонгосын бустанаад бичсэн байна. Ямар гоё захиа вэ? Удахгүй уучлаад очино хаа. Хөөрхөн юм бэ гинэ. Харин тийм ээ. Очих ах вэ ихнэр нугасаа тий. За дараагийн сонсогч 9053 та дугаартай сонортой холбогдлоо. 9053. Эмжил радио. Бано. Ба. За орой минь дүргээ. За тийм байна. Орой минь. Та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За. Я харин тухай ярилцъя гэсэн юм даа. За ерөөсөө тийм юм яриаггүй шүү. Та ханаа яаж эрхлүүлдэг вэ л гэж ярьж байна. За. За. Намайг багтаа юм шиг ер нь
эхнэрээ эрхтүүлж ер нь бол сая нөгөө хүүхдүүд хүмүүс шиг эрхтүүлж байгааг юм байна. Бас л яг л адилхан юм байна. Би бодлоо. За. Та хоёр гэр бүл болоод хэдэн жил болж байгаа? Гэр бүл болоод 4-5 жил болж байна. Говьул нь гайгүй шинэхэн л осууд юм байна шүү дээ. Хэд орчим насны төлөөлөлөө? Яа, 30-аараа 40 хүрч яваа төлөөлөл байна. За 5 жилийн хугацаанд ер нь та эхнэрийгээ ингээд ядаж ганц удаа ч гэсэн гоё баярлуулсан байлгүй дээ. Тэр нь тийм дурсамж байна уу? Бага. За. Бидээс чинь эхнэртэй анх танилцаад удааг байж захта хөвсгөл рүү хамт явжээ бас. За. Тэгээд хөвсгөл талаа дээр 7 хоног амраад бас нэрийгээ баярлуулаа явж байна. Хамтдаа. Амралтаараа. Тэгээд бас анахаар дамжуулаад нэртэй хайртай шүү бас. Уурлуулж гомдож яддаг бол уушлаарай. 2 хүүхдийн минь төрүүлж өсгсөн ээж хайртайнда маш хайртай шүү гэдэг. За таныг Бацаа гэдэг юм байж эхнэрээ тань хин гэдэг юм бол? Нэрийн Наран гэдэг. За. Манайх юу байсан? Бид хоёр танилцаад жил болоод би орон нутагт танилцаар ажиллахаар болоод Эрдэнэт рүү танилцаар ажиллаад тэгээд эхнэр маань хотод ажилдаа байж байгаад ажилласаа гараад тэгээд хойд жирэмснийхээ амралт аваад тэгээд Эрдэнэт намайг дагаад ирж ажиллаж амьдарч байгаа юм. За. Та одоо Орхон аймагаас холбогдож байгаа юм байна шүү дээ, тий? Зөв. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За, инх болор Филиппис англиас бичсэн байна. За, тунайд гомдоод одоо яах вэ? Энэ олон жил танилцаад заримдаа бит хоёр ажил ихтэй өдрүүдэд тэмдэглэлт өдрүүдээ мартчихсан байдаг шүү. Тэгэл хоёулаа инээгээд л манай хүн л сүр майр бич Монгол зангаараа хинэггүй зан гаргачихдгтөө гинэ. За, дараагийн сонсогч 99.8-д дугаартай сонирхтой холбогдлоо. 99.8. Ямжил радио? Байна уу? Орой минь та сайн өдрөл холбогдлоо. За, таныг сонсож байна. Яа, намайг алтан төгс гэдэг юм уу? За. Энийг болохоор гоё гэдэг. За яриа чин цаашаа алга болсон шүү. За орцсон. За яриараа. За намайг алтан төгс гэдэг юм уу? Тэгээ миний аниг уянгаа гэдэг юм уу? За. Тэгээд би анаа бас янз янзаар ихлүүд нэ. Билэгшэл хамтдаа дуртай зүйлээ хийн, хамтдаа ихэн. Тэгээ миний ань надаас нэг юм нэхэд идэг юм аа. За тэр нь юу юм? Надад цэцэг өгсөнгүүгээд. За. Тэгээд би одоо бистерчний 5-6 жил болж байгаа маа. За. Тэгээд би цэцэг нандин тийм чухал байгаасаа гэдэг үүднээс ерөөсөө би өгмөр л гэдэг л да. Гэхдээ өөрөө тэрийг бас нандин чухал болох үүднээс өгөхгүй байж байгаа охинтой болох өдрөө нэртэй цэцэг өгж байлаа. Одоо тэрнээс ч одоо цэцэг өгөөгүй л байна. Охин нь одоо хэдэн настай? Манайх одоо 2 гарантай. Тэгээд одоо 2 жилийн өмнө л нэг цэцэг өгөөл тэгэл тэрнээс хойш ерөөсөө хялаалгаагүй юм байна шүү дээ. Хялаалгаагүй. Өөр бэлэг бол янз бэлэг бол одоо хялаалгана. Нэтрэгээд бартаа юм. Эмэг зүйл тэгээд цэцэг бол би тийм цогол байх хэрэгтэй юм аа. Тэгээд манай хүн одоо сонсоогүй байхаа. Тэгээд намайг одоо яагаад цэцэг өгдөг шалтгаан нь хизээ нэгэн цагт энэ миний нэр зааг сонсоод ойлгох гэж бодож байна да. Ер нь бол ингээд цэцэгний үн цэнийг унгаач гомсон л гэж бодоод байт юм тийм үү? Тийм, яг тийм. Тэр бол аваад өгье гэвэл зөөл алгасан цэцгүүд байж тээ. Тэгээд би цэцгийг маш чухал үед өгье гэдэг үднэс нэртэй одоогийн байдлаар нэг хэн додоо цэцэг. Тэгээ одоо дараагийн чухал үеийн дараагийн хүүхд төрөхөд юм уу? Тэгээд маш онцгой үед тохиолдолд зөвхөн цэцэг өгнө да. Урт бэлэг сэлтэйг бол яг бай тэгээд бартаа эрэхтэй юмнуудын бэлэгдээ. Баярын тохиолдолд. Тэгээ миний энэ хайрын чамд яагаад цэцэг өгдөг чи энийг сонсоод ойлгаарай. За. Хайртай шүү анда. За холбогцсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Хамгийн сүүлд өөртөө л бэлэг авсандаа гэснээс күлдөө төмөснүүдээ над дээр ирээчээ би бас ууралмаар штэ гинэ.
За манай шууд эфирүүц 7777 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 7777 8830 дараагийн сонсогч 88 тэг 9 дугаартаа сонсогтой холбогдлоо 88 тэг 9. Амжил радио байна уу? Байна уу? За өрөөмийн түргий та сайн өдрөд холбогдлоо Орой мэнд. таныг сонсож байна. За би бас л өмнөх хөвчүүдчгээл юм байна. За. Тэгээ манай эхнэр одоогоор Солонгост яваа. Мгм. Тэгээд битээр одоо харилаад 17 жил болсон байна. За. Сая 9 сарын 17-нд Мгм. 17 жил яваа болоод. За. Тэгээд тэр үеэр манай хүн Солонгост явсан. Мгм. Тэгээд нэг минь хүргээд чат хийгээд яриад. За. Тэгээ 14 хоногоос илүү. За 17 8 хоног юм. Маргааш ирэхий. За ямар гоё юм. За. Тий. Маргааш тусч авах нэгэд. Мгм. Тэгээ 17 жил амьдрахтаа би өөрөө бол их явсан юм байна. Наас цаашаа гадагшааддаг шүү яваад. За. Олон хоногор. Мгм. 4 сар Америкт хүртэл байжсэн. Мгм. Тэгээ сая 14 хоног 3 хүүхэдтэйгээ байсан чинь бас чанга юм байна шүү. Тэглгүй яг уу. Том нь нийтдээ бага нь нийтдээ танаа 3. Том нь одоо 12 дугаар анги, бага нь 4 дугаар анги. За 12-ыг жаах уу бие даацсан. 4-ийг бол бас нааш цааш нь зөөн хичээл номын Одоо байнгын одоо тэрийг нааш цааш нь болгоно. тэгин. Тэгээ одоо маргааш ихнэр ирэхэд бид 4 ёстой тэсээ ядан хүлээж байна. За. Чанга юм байна. Хөөх юм бэ яасан. За. Тэгээ тандаа одоо энийг дамжуулаад бас. Одоо би сая чат хичээл сууж байна. За. Ингээд MJL 88.3-ыг сонсороо хань нас ярих сонирхолтой байна. Мгм. Хандаа хайртай шүү. Ханыгаа уурлуулж ондож исэн бол уучлаарай. Мгм. Ханыхаа үргийг авч үлдээд нилээл чардалаа. Мэдлээ. За тэгээд маргааш уулзахыг тэсэн ядуу хүлээж ийн хайртай шүү ханаа гэд хэл. За энийг хэлчих. Маргааш уулзахыг бид дөрөв тэсэн ядан хүлээж ийн хандаа хайртай шүү. За. Ханыхаа одоо ажлыг ацаглаад 14 хоног 12 хоног бас л чанга байд юм байна. Мгм. Ханыгаа маш их ойлголоо. Мгм. Тэгээд хандаа хайртай шүү гэд. За. Манай фэмээр дамжуулаа хэлье. За холбогцонд баярлалаа. Тэгээ маргааш хань ижилтэйгээ уулзахын үлзийтэй сайхан өрөөлийг өргөё. Маргааш хурдан болоосай гэд. За баярлалаа. Догтлоо. За баярлалаа. За баярлалаа. За. Жун даги Сингапуроос бичсэн байна. Өнгөрсөн ч 15 жилийн ойгоо сайхан тэмүүлж болно шүү дээ хоёроо. Ханыгаа уучлаарай хөөрхөн ихнэр нь гинэ. Ямар хөөрхөн юм бэ. За, Улаанбаатар хотод 19 цаг 29 минут болсон байна. За би одоо та хэд ундаа ууч үзүүлэн. За угаасаа миний ам амир сонгож ийн ярьсаар байдлаа. За, Minute Maid ундаа хамтран ажиллаж байгаа. За, энэ тэгээд ийм савлан болгон ямар ч хөөрхөн болсон. Би ер нь тоорын жүүсэнд дуртай л да. Тэгээд хүшээ өнрөө найруулагчаа би бүх төрлийн шавжнаас айдаг аахгүй ингээд миний бүр ингээ анхаарал сарнаад байна. Энэ ногоон дээр нэг амтын яваад байна. Энийг алаад эсвэл аваад санааг минь амраагаад өгөөч ёо. Ямар хэцүү юм бэ. Одоо энэ над руу хүрээд ирэх болов гэд бүр нэг тийм төвшөөртэйгээр ингээ харж суух сууж 30 минут суулаа ёо. За ундаага хооронд амтан ч явахгүй боллоо. За дэлхийн алдарт Minute Maid брэнд Монголын эрүүлэхэд зориулан цоошин брендийн жүүсийг танилцуулж байгаа. За таны өдөр тутмын эрүүл амьдралын хэм маягт нийцсэн амтлаг, за мөн амин дэмээр баялаг өндөр жүүсний агуулмжтай нектар жүүс гэж явд юм ба штэ энэ чинь. Нектар. За Minute Maid брэнд нь дотроо жүрж, алим, тоор гэсэн 3 төрөлтэй юм тастгүй цэвэр жүүс ахгүй юу? Одоо бид нар чинь нөгөө өмнө нь жүржийн тастыг нуугаад ингээ мэддэг болсон шүү дээ. Тэр чинь болохоор ингээд бужигнасаа яг ингээд жимснийхаа ингээд нөгөө юм одоо жижиг юмнууд байдаг гэсэн. Энэ болохоор тийм юм байхгүй яг цэвэр жүүс гэсэн. Одоо би тоортой жүүсийг нуугаад сууж байна. За тэгээд 3 төрлийн ундаа намтнаасаа хамаарат өөр амин дэмтэй. За одоо жишээлбэл миний ууж байгаа тоортой Minute Maid ундаа нь болохоор
Витамин Е-тэй. За алимтай ундаа нь бол витамин С-тэй бол жүрчтэй ундаа нь бас мэдээж витамин С-тэй байгаа тийм ээ. За тэгээ 300 мл савлгааг одоо бүтэн уувал тухайн өдрийн авах шаардлагатай витамин С, Е-гээ 100% хангагддаг гэж ойлгож болно. За эрүүл мэндийн ундаа болсон байна шүү дээ баг тийм үү? За тэгээд 300 м жижиг савлгаанаас гадна гэр бүлээрээ хамт хэрэглэх боломжтой 1 литрийн том савлгаатай судалдаалагдаж байгаа. За зөвхөн монгол хүмүүсийн амтлах мэдрэгүүд таатаагаар ингээд зориулаад бүтээсэн. За тэгээд витамины нэмэлттэй учраас түлхүү өглөөний цайнд хэрэглэж тухайн өдрийн амин дэмээ, хялбар бөгөөд амттай шийдлэр одоо аваарай. За бид нар нөгөө нэг том буудлын өглөөний цайн дээр ер нь ингээл нөгөө нэг төрөл төрлийн жүүснүүд эдэг штэ тий. Тэгээд ер нь одоо English breakfast гэж ярьдаг. Тэрнтэй ер нь жүүс маш гоё тохирдог штэ тий. Тэгээд нэг та бас өглөөнийхөө цайн дээр ер нь нэг уугаад үзээрэй. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн та ямар утаснаас авах вэ гэхээр утасны дугаар бол байхгүй юм байна. За тэгээд өөрт ойр байрлах сүлжээ дэлгүүр супермаркет болон CUG 25-ын салбаруудаас худалдаа авах боломжтой байгаа шүү манайхаа. Ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Minute Maid дундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай дараагийн сонсогч 8811-тэй дугаартаа сонирхтой холбогдлоо. 8811. Эмдэл радио. Сайн байна уу? Орой минь тасаа нэвтрүүлэг холбогдлоо. За. За баярлалаа. Тэгээ сонсноо тий? Сонсон. Эхнэрээ баярлуулсан. Та ханаа яаж эрхлүүлдэг вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа. За. Баярлалаа. Намайг Сансар гэдэг. Манай Улаанбаатар хотын намайг андахгүй. Манай эхнэрийг баярцдаг. Тэр 5 хүүхэдтэй. Та хоёр тийм олонний танил гэр бүл юм уу? Яг намайг ерөөхдөө Улаанбаатар хотын маань сайн танд Сансар гэдэг. Яг ямар утгаар нэ? Би нэг чийч бараг бас намайг таньж магадгүй. Би нэг тийм Оросдоо царайтай Сансар гэдэг нэг ортгийн телевизээр орж исэн. Ийштэй миний эднэр гэдэг. Мэдгүй яана би уучлаарай таньдгүй. Зүгээр. Уучлаарай за. Битээр байхгүй нэг 1998 онд анх танилцаад тэгээ 2000 онд манай анхны том охин төрөөд тэрний дараа 2008 онд дараах охин төрөөд хоёр охинтой болсон байжгаад хүүтэй болоод тэгээ 3 хүүхэдтэй болсон байжгаад бас нэг эмэгтэй нэг одон зүйлс чигээд тэгээ хоёроо ярилцж байгаад дахиад хүүхэдтэй болсон чи хоёр ихэр охинтой болсон. За ямар гоё. Тэгээ 5 хүүхэдтэй болсон. Тэгээ сүүлийн үед харин бас эмэгтэй хүний ажил чинь бас үнэхээр хэцүү хүүхд хүргэж өгнө, наав маань хоол хийн, гэр орны ажил гээд ерөөсөө эхлүүлж чадахгүй байж сүүлийн 3 жилийн өмнөөс нэг ам өгцөн. Жил болгон ханига гадагшаа нэг орон үзүүлнэ гээд. Тэгээ хамгийн ихний орноороо тэр 3 жилийн өмнө Хөхөт, Бээжин маяг одоо тийм сумаар аялчаад ирсэн. Өнгөрсөн жил битээр Гонконг руу аялчаад ирсэн. Одоо энэ жил битээр 10 сарын 29-нд Европын орнуудаар аялна гээд виз мэдүүлсэн. Мэдүүлгээд бэлдээд байж байгаа. Тэгээд тэснэрээ ямар ч хэлсэн амдаа үргээд жил болгон нэг улс руу заавал дагуулж явж үзүүлнэ гэдгээл бүр эфемер бүр амлчих. Ямар гоё юм бэ. За. Тэгээд тэгээ эхнэртэй нас амлалтыг чинь хүлээн авч сонсон гэдэгт итгэлтэй энэ холбогцсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү. Баяраа. За баяртай. За, аз ундран маань битсэн байна. Ханаа эрхлүүлнэ. Гэхдээ гар аргаар гинэ. Юу хөөх юм механик гинэ. Хоол хийж өгнө, хөлийн барьж өгнө, биеийг угааж өгнө, угчхан холгуул байдаг да. Миний санаа тавих анхаарах хамгийн том хүн шүү дээ. Би ч бүхнээ зориулна, хан маань ч бүхнээ надад болон охиндоо зориулна гинэ. Бүр жохом зүгээр эрхлүүлд юм байна штэ базар байна. За дараагийн сонсогч 8039 дугаартаа сонсогтой холбогдлоо. 8039. Эмжил радио. Орой минь тасаа нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. За би одоо эмэгтэй болохоор нөхөртөө 2 хүүхэд гаргаж өглөө гэж баярлууллаа. За. Айгуу том ажилттай хүний хүн болгоно гэдэг чинь. За. Тийм. Хаяа хаал хийж өгч баярлуулна. За энэ тэгээд одоо өөр ч одоо яа эмэгтэй хүн яаж баярлаад. Ер нь тэгж төрсөдрөөр нь бэлэг авч өгнө. За.
Тэгжэл баярлалт юм байна да. За таныг нөхөр чинь яаж баярлуулж байсан? Одоо хамгийн сэтгэлд үлдсэн хамгийн танд одоо өөрөө чи хувьд те хамгийн гоё дурсамжтай өдөр ямар өдөр байсан? Дурсамжтай өдөр битээр одоо зөндөө л эндөө хамгийн сэтгэлд үлдсэн нь сая сүүлд хавар битээр хамт Тайланд явсан 10 хоног. За. Хормормаа хийжсэн. Ер нь дурсамжтай өдрүүд байна. Манай миний орыг хүрэхээр над руу ажил руу цэцэг явуулсан. Одоо битээр 19 жил амьдарч байна. Оо за. Тэгээд Дараа 20 жилийнхаа ойл юм дээ одоо. Цэцэг хүрээд ирэнгүүтээ шууд уурч нь гарчихгүй ажил дээр чи. Ишээд тэгээд 20 гар мар настай хата. Одоо л тэгээд бодно ш цэцгийн тоол нь 80 цэцэг хэд авах вэ? Амьдралаа удаа нийлэн юу их цэцэг яваалтын гээд. Тэгээд цэцэг явуулах нь уурлаад ажиллахгүй. Тэгэхээр явуулахаа болчин нэмэгтэй хүн. Энд чи хаяа цэцэг авч явах хэрэгтэй гэж боддог. Зөв. За. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За хоолнд орох дэлгүүр хэсэг юм авах зугаалгаар явах ингээл л байдаг л зүштэй хамтдаа л байх сайхан гэсэн байна. За манай шууд эфириотоос 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа та ханаа яаж эрхлүүлдэг вэ гэдэг сэдвээр хосуудын харилцаа ярьдаг өдөр тийм ээ өнөөдөр. За өмөөгийн жаргал сайхан түркэс ицсэн байна. Өчигдөр орой хүл өвдөөд хамаг булчин зангираад массажинд орох юмсан гэсэн чинь 29 жилийн өмнө хэлэхгүй яасан гэхээр нь гайхсан чинь баян үнэтэй суух байсан юм байна да гэж авсан гинэ. Ямар амар хэрэг вэ? За дараагийн сонсогч 80-2 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 80-2. Эмжил радио. Байна. Орой минь та сайн өдөр толбогдлоо. За таныг сонсож байна. За би Сэргийн боо манай ихтер бас Сэргийн боо тэгээд маргааш одоо энэ хийх сахиулах ажиллагаанаас ирэхгээд. Танаа хүн үү? Тий. Эмэгтэйчүүд бас явд юм уу? Тий, энэ жил одоо болоод ирж байгаа. Тэгээд. За. Бүтэн жил уулзаагүй. Хаашаа явчаад ирж байгаа одоо? Бүгд нэрнх өмнөөс одоо болсон үүрэг үстэй. Судан руу. Им ч юм уу? Үгүй ээ, артлын одоо материал хэрэгсэл артлыг хариуцсан. За. Ямар цалтай? Ховшууч битээр одоо Сэргийн яриагаар онж өгөөд. Бүрүү ёо алайсан. За. Хойлоо ховшууч цалтай тэгээд. За. Багтээ танилцаад одоо 14-5 жил болж байгаа. Хөөе хоёулаа цэргийн байхаар хоёулаа ингээд тасняс гээд бас ер нь жоохон ширүүн гайгүй юу? Үгүй ээ, ажил дээр л тиймэрхүү. Тэгтээ бол тэгээд байдаг л айлгч тэгээд. За бүтэн жил гэдэг. Та өмнө нь бол өөрөө бол бас явж л байсан бах тий. Тийм би өөрөө 2 удаа ажиллагаанд явж байна. За наа чи сая 3 хүүхдээ золоо 14 хоног ар гэрээ аваад үлдсэн бүр одоо бараг амин тасархан наагур юм болж байна. Тааж бүтэн жил хэдэн хүүхд авч үлдөө? Би бүтэн жил бас 3 хүүхэдтэй. За. 1-р ангид төгсөөд 2-р ангид саарсан юм. Бас жоохон юм байна штэ тий. Том охин маань л хань боллоо надад. Би өөрөө бас нэг цэргийн үеэр бас магистр Батлан сургуульдаас магистр сураад 2 жил сураад энэ жил бас төгссөн бас давхар ажил амжуулаад. Тэгээд цэргийн хэвчээ бидэд бас бэлтгэл ажилд ангаал тэгээд данаа FM-ийг сонсож байгаа тэгээд холбогдлоо. Азараас холбогчлоо. За. Бүтэн бүхэл бүтэн 1 жилийн дараа уулзалтна гээл тий одоо сэтгэл догтлол хүлээгээр сууж байгаа юм байна. Нойр өрөхгүй өчтөрөөс хойш нойр өрөхгүй тэгээд. За. Өнөөдөр хурдан дуусаасаа гээл. Хүш эн чи одоо саяхан штэ би өнөөдөр нөгөө нэг Үдээ хачрын одоо фэйсбүүкийн ингээд фэйсбүүк дээр болж байгаа нөгөө нэг хамгийн их үзэлттэй хандлттай бичлэгүүдийг авчирдаг хөвсгөлөөс 3 хүүхдтэйгээ ингээд бас аавыгаа тосч байна гэд ирсэн ингээд хэсгээрээ ингэж тасарч ирдэг юм уу эсвэл өөр газраас ирээд байгаа юм уу? Ерөнхийдөө нөгөө нэг батлон гэдэг маань өөрөө 850 хүнтэй тэгээд 4 баг. За. Одоо ингээд хитэг хэлж нэрж байгаа. Одоо ингээд хамгийн сүүлийн хэлж нэрж байгаа. Эхний хэлж нь бол 9 сая ихийг хүрээд ирсэн. Зөв. Тэгээд хамгийн сүүлд ингээд ажлаа хүлээлцээ тэгээд ирж байгаа. За. Ямар гоё тэрэлж жагаад. Цэцэг мэцэг аваад тэгээд одоо л эхлэв байхгүй тэгээд машинад зогсоочод тэгээд антай ярьж. За гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Тэгээ маргааш бас үнэхээр гоё сэтгэл догтлуулсан тэнгэрлэг оршихуй уулзалт болох юм байна. Гоё юм. Тэгээ танаа FM-аар дамжуулаад тэгээд сүлжний 089 ангид ажилладаг хошууч нэргүүцдэг гэдэг манай их нэрийг. Тэгээд их нэртэй дамжуулаад хамгаас илүү хайртай шүү. Тэгээд
гэж хэлээ да. За. За холбогцсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. Манай хамт олон зөвхөн ажилтаа амжилт хүсье. За баярлалаа. Вау, ямар гоё юм бэ. За нөгөө нэг их нэртэй нөгөө нэг ийм чухал үед л цэцэг авч ихийг хүсдэг гэдэг залууд хүүхнүүд ийм их комментүүд үлдээсэн байх шүү. За тэр залуу одоо өргөжлүүлэн нэвтрүүлгээд сонсоор явж байгаа гэдэгт итгэлтэй байна. За цэцэг хилаалгаач ээ. Зайн арай холдоод байгаа юм биш юм шүү дээ. Эсвэл нарийнда гатсан хүн юм уу гинэ. Таримл цэцэг аваад өгчөөжтэй нэ хонгор зул яндан жамс чангар байна шүү гинэ. Зөө хүүхэд гаргаж өгөөд л ивэл цэцэгтэй болох юм биш үү дээ гинэ. Гэрээрээ дүүрээ амьд цэцэг тарьчгаачтай амар зүгээр гинэ. За эмэгтэйчүүд бол ямар ч цаг үе цэцгийг авахыг хүссээр л байдаг те. Гэхдээ та ч нэлээд чангар байсан тэр угаасаа. За дараагийн сонсогч 80 тэгдэл отоо дугаартаа сонирхтой холбогдлоо 80 тэгдэл. Амжил радио. Байна уу? Байна оройн түргий. Зааромын төргий цаас татар холбогдлоо. За энэ хүмүүсийн яриад байгааг сонслоо л доо. За. Гоё юм аа гоё. Энэ 3 хүүхдээ 2 цаатаа авч үлдээд ингээд бас айгу ачааттай. Би ч одоо манай 2 охин том болцсон л доо би дагаад дуртай гарцсан. Тэгэл манай эхнэр бас ажиллаар нэг 10 хоног гадагшаа гарч бас маргааш хийж байгаа. За бас уу. Маргааш бигээд гоё өдөр байна. Тийм байна. За. За тэгээ бас гिचүү байд юм байна. Арг гэрээ тэгээ ажил албаа авч үлднэ гэдэг. Хажууд нь ингээ байж ахтуул хүн мэдэрдэг юм байна уу. Үнэхээр ингээд болоод бүтээл яваад байт юм байна. Байхгүй болохоор л ёстой жинхэнэ ойлгод юм байна да. Та ч нэгтээ одоо гэртээ ганцаархнаа л 10 унс юм байгаа зү. За ер нь тийм тэгээд хоол унтнаас ихнээ дээ тэр чинь одоо тэгээд өдөр нөгөөд ажиллаа үргэлжлүүлнэ. Давай дараа нь орой орж ирээд дараачийн ажил хоол унтнэ гэж. За яг үннийг хэлгээд 10 хоногт бараг 5 кг туртлаа шүү ханаа. За ингээд бодохоор аль хэдийтэй хүн бол нэрээ дээдийн дээд заяа юм байна. Одоо л мэдэрч байна. За. Тэгээд эрхлүүлэхийн хувьд бол ер нь бол яг түрүүний нөгөө тийм механик аргаар хоол хийж өгнө. Заримдаа хөл гарын барьж өгнө. Ер нь бол жоохон мартагддаг юм байлээ шүү залуучуудаа. За. Тэрийг өөр мартаж болдгүй юм байлээ. Одоо би өөрөө мартчихлаа гэхэд нөгөө хүн маань бол өгүүлээл инээ тэрэгээд байгаа. Тэрийг хэлж чадахгүй. Биеийнхээ хилэмжээр ингээд нэг бас ярьдаг ч юм уу. Тэрнийг нь ойлгохгүй анзаарахгүй байж болохгүй. Ер нь жоохон анзаарах байгаарай гэмээр байна. Та хоёр одоо октод ч том болсон гэхээр хэд орчим насны төлөөлөл юм бэ? 50. За 45 гэдлээ. Оо, чацуу үед ингээ өхөр амжилтангууд юм байна шүү дээ, тий. За. За тэгээд ерөнхийдөө бол амьдрал ер нь баялаг нь гоё, амьдрах бүр гоё. Хам эзлээ ер нь дээдлээд үндгээд явж байгаа ер нь хамгийн гоё. За. Чирээдүүд одоо энэ залуу гэр болж байгаа хүүхдүүд маань энийг жоохон анхаараарай. За юугүй хөө заа 6-ад эхлэхээр л хөвшөрч байгаа юм шинж гисэн шүү. Зүгээр зүгээр мөрөөрөө их нэртэй хайртай гэдгээ хэлээ. Ихнэртэй зүгээр тамдаггүй хайртай шүү хана. Намгүйгээр нэрээ өөрийгөө төсөөл гарга болох юм байна. Яг үнийг хэлэхэд бол одоо энэ 10 хоног дотор ингэж байгаа юм. Сар явах нь би зүгээр юучгүй л үлдэх юм байна. За. Бүр нүднээс гарах юм байна гэж. Нүднээс гарна угаасаа. За. Тийм байх шүү. За баярлалаа. Ястаа азар гоё ингэ холбогдлоо. За холбогцсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За баярлалаа. За нэрээ ингээд одооний хүүхдүүдэд хандаж хэлэхэд мэлхэд гээл ихлүүл манайхаа өөрийгөө ер нь хөвшрөөд байгаа юм биш үү гэж бодож эхлэхээр гэж байна. Тэгээд амьдрал заадаг ах эгч нар гэж цаан чин зэнзитүүд биднийг хэлээд байна. Тэгээ угаасаа манай таас энэ нэвтрүүлэгч яадаг лээ. Хин нэгэнд ямар нэгэн зүйл уриалахгүй зүгээр өөрийнхөө кейсийг яриад дор бүрнээ арилаа сайхан хийгээд сайхан амьдарцгаая л гэдэг байгаа шүү дээ, тий. За. Дараагийн сонсогч 8816 та дугаартаа сонирхтой холбогдлоо. 8816. Амжил радио. Байна. Оройн түргий та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсож байна. За. Би энэ бас саяны залуучууд шиг юм байна. За. Тэр нь механик аргаар
юу яаж байгаа. За. Нэг л их механикцэн хүмүүс орж ирээд байна шүү одоо. Сүүлийн одоо 3 жил өглөө бас хоолыг хийж өгч ажил руу явахт нь яг савнд нь хоол хийж өгч байна. Ай яй за мундаг. Тий. Аа. Би ер нь одоо битээр 60 насны төлөөл. За. Би одоо 58 өстой эхнэр 60-та. За. Сая битээр өө юм болсон. 2 сарын өмнө. За. Эхнэртэй би цэцэг бариад манай эхнэр ингээхээ уулзалтанд явчихад ирсэн байх. Анхны ач зэн одоо л гарч байгаа юм уу? Тий. За ямар гоё. Тэгээд хоёулаа тустай гарсан байна. Яадгүй тэтгэх баярлуулсан. Цэцэг бариад эхнэрээ өгсөн чинь. За. Айгуу сонир бүр ингэ нүд нараа дээр гацсан. Яасан гин чи имээ болсон штэ гэл тэгэл цэцэг өглөө. За тэгээд өвөө имээ болох мэдрэмж ямар вэ? Яг одоо бол тэгээд гэрлүүлгүй гэдэг. За. Хааслаа дээр очих юм уу гэжтэй авчирчаа тэгэл. Тэгээд охин өгтөөч чи. Манай хөгшин зөнөг бас 28 29-тэй байж хайр ийшээ гүгдэх юм манай дээр дгөмөгдөх юм. Охин маань. Бачаад. За. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. За манай шууд Фриутаас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа та ханаа яаж эрхлүүлдэг вэ гэдэг сэдвээр хосын ярилцаа ярьж байгаа тийм ээ. За өнөөдөр өстө хөөхөн хүмүүс холбогдож байна шүү. Хайр гэсэн байна. За тэгээд тэр нөгөө маргаашийн эхнэрүүдэд тосох залуучуудыг бүгдээрээ онгоцны буудлын дээр тааралдах юм байна л да гэсэн. Тэгээ мэдээж нэг нь Судаанаас, нөгөөх нь Солонгосоос, нөгөөх нь өөр газараас ирж амжаар одоо нислэгүүдийн цаг зөрөх ээлгүй дээ тий. Тэгтэл үнэхээр гоё хүмүүс холбогдож байна. За 95 16 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 16. Эмжил радио. Ано. За радиогоо унтраагаарай. Унтраасан байгаа. Үгүй л байна да. Би унтраасан байгаа шүү дээ. Таны яриа давхар сонсогдоод байна. Би ганцаараа хэлээгүй бүх хүмүүс давхар сонсож байгаа. За одоо харин унтраачлаа. За таныг сонсож байна. Би Томмат гэж юм байна. За. Тэ манай эхнэрийг отхон мэр гэдэг юм аа. За. Тэгээд одоо ханайгаа би нэг жоохон уурлуулсан байгаа. За яагаад уурлуулсан юм? Яг гэр бүлийн шалтгаанаас уурлуулчихгүй юм. За. Тэгээд одоо миний намайг уучлаарай. Би буруу хийжээ гэд. Гэтэ би гадуур хөөхөн шууртаа оролцдоггүй. Тэгээд зүгээр л битэрийн маргаан байхгүй юу? За. Тэгээд л уурлуулсан юм байна. За эхнэр нь сонсож байгаа гэдэгт итгэлтэй. Тэгээ холбогдсон баярлаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрүүлээрэй. За. Баярлалаа. За баярлалаа. За нацаг дор цэцэг дуулам гэж сонсогчсон байна. Хүртөөгөө анлаа 40 жил болжээ. Цэцэг бүгж аль нэг нь авч үзээгүй. Гэхдээ үр хүүхэд ач цэгээ тойруулаад сайхан л амьдарч байна. Харин охин маань оюутан байхдаа тэмцээнд ангидаа төрүүлээд цэцэг загталтай ирж үлээ. Маш их баярлаж байсан гэсэн байна. За нэг сонсогч сүүлийн сонсогч болгоод 99-ийг 8-тай дугаартаа сонсогчийг авлаа. 99-ийг 8. Эмжил радио. Ано. Байна орой минь түргий. Сүүлийн сонсогчдын түрүүний нөгөө чанга гар байна уу? Би зантруулгыг гэсэн юм аа. Би бэлээгөө өгдөө. Цэцгэд авч өгдөө шүү бүсүүчүүдээ. Ямар хил ам ирүүл тэмцэлтэй юм бэ? Бас буруу ажиж байгаа юм болохгүй юу та. За. За холбогдсон баярлаа. За. Илэг аваа ячгаа маа нэрэ. За. Утсаа одоо л утсаа авахгүй. Одоо орж ирсэн комментүүд орж өгөөд тэгээд нэвтрүүлгээ дуусгана. За. Их цэцэг авах уу, үхрийн мах авах уу гэх юм бол би үхэр аавна л гинэ манайхан бас.
За, вау, нөгөө нэг эхнэр нөхөр хоёр хушууч байсан штэ тий. Вау, ямар гоё хушууч нар яа бүтэн жил энэ хүн бүр 1 2 дуусаа гинэ. Ёо, бүр өмнөөс нь бүр тэр асуудлын бие организмын асуудлыг бүртэл шийдэх юм уу манайхаа. Алнаа нэрэ. За, дижит Түргэн Баяр гэдэг сонсогч бүтэн 1 жил ар гэр авч явдаг мундаг залуу юм аа гэсэн байна. За, хөөрхөн юм бэ аавууд гэсэн байна. За, бахархмаар сайхан гэр бүл юм аа гэсэн байна. За, манай бүсгүүчүүд инхийг сахиулах үйл ажиллагаанд бусад улс орнуудыг манлайлдаг гэж сонссон гэсэн байна. Ямар хөөрхөн юм бэ? Гэр бүлд нь эрүүлийн сайн сайхан бүхнийг өсөн өрөө хоёулаа цэргийн хүн байх хэцүү байх оо гэсэн байна. За, цэцэг нь вэ өхөн л алга гинэ. Иш дулмаа минь казэ өрөө. Ёо. За. За, дараагийнх нь тогоо шангаа аваад явчихсан юм хаашаа. За, энэ нөгөө нэг 10 хондог манай үе тэнгийн өхрөөний жилтэнд хэлж штэ. Тогоо шангаа аваа явчихсан юм хаашаа юм бэ? Хоол ундаа хийгээд идээчээл гэж байна. Иш бадмаа минь хамгийн том хүүхдээ орхиж яваад 5 10 кг тураад нүднээс гарцсан байна. Тэр нь ханаа хараач гинэ. Хань нь хараач гинэ. Ёо, за энэ зарим ирчүүд бас л маяг шүү хүүхд шиг тогоо шангаыг аваа явцсан юм шиг л байх юм аа л гэж байна. За би 10 сар 7 хоног гадагшаа он гэсэн манай хүн ярвааж ирээл заал гэж гинэ. Ёо, за нараа шагдар ихчихсэн байна. Бит хоёр 60 гарсан ч нялуунда ийш тийшээ яваад ирэхэд цэцэг бариад л зогсож байдаг. Одоо хүргэнийдээ очиж гсэн 2 зээтэйгээ эрхлээд сууж байгаач видео колоор 10 хоног үлдлээ гээл хоног толоод байна нэлээ. Бас ингэсэн гэж охинд битгий хэлээрээгээд байгаамаа. Гэтэл би энд зарлцглаа гинэ. Ёо, ямар хөөрхөн юм бэ те. За, эхнэрээсээ жил хол байна. Үнэхээр турж байх шиг байсан байна гинэ. Ааги. За, манай хаарчууд дандаа л механик аргаар үзээд байна гинэ. Механик арга, автомат арга гэд 2 янз байгаад байна уу те гинэ. Ер нь бол тэр автомат аргад бол нэг тийм жоохон мөнгө хэрэгтэй л байгаад байна л та те. Механик арга бол мөнгө хэрэглэх шаардлагагүй л байгаад байна л та те. За. За, өөр юу гэсэн байна. За. Манай хүү өглөө бос цайгаа чандагаа босоогүй хахтал аягтаа цай бариад ирдэг. Явчихсан чинь өглөө босч хүүхч юухтаа хөргөж өгөх гэж нусаа хацартаа нааж байна да гинэ. Хүлхийдээ. За. Саяны хүн буруу юм ярьлаа да. Түрүүний залуу имээ болохоор нь 2 дахь цэцгээ авч өгөх үдэ гинэ. Хөөдий. Ёо. За. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамт яасан. Ирхэм сонсож үзэх танд баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 9-р сарын 26-ны Баасан гарагийн та сайн нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за Mint My дундаа хамтран ажиллаа. Баярлалаа. Тэгээ би чинь сайн нэвтрүүлгийн туршид за их нэвтрүүлгийн ихэнд дундуур задалж яваад одоо баг дундуур нусаараа дуусчих шиг боллоо. Үнэхээр гоё. Би яг торто ундааг нь уугаа сууж байна. За, тэгээд энэ ажлын 5 өдрийн турш миний хөтэлдэг бүх нэвтрүүлгүүдтэй буюу 26 нэвтрүүлэгтэй маань хамт байсан эрхэм сонсогч нар танд баярлалаа. Тэгээд ирж буй амралтын өдрүүдээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Өргөжлүүлээ эрхэм сонсогчдаа манай оройн хөтөлбөрийн хөтлөгчд болох Эрика Ууна нарын хөтлөө өргөдөг оройн нэвтрүүлгүүдээ хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3